залуучуудад өнөөдөр хандлага юу хэрэгтэй байгаа вэ гэвэл амьдралын сайн сайхныг бүтээх арга зам нь хөдөлмөр юм а гэдэгт л би олон хүнийг аль болох итгэл үнэмшил бий болгох юмсан л гэж хичээдэг те. За сайн байцгаана өрхөм үзэгчтэй. Би өнөөдөр Германы Берлин хотод ирээд болд гэрэлтэй уулзч байна. Тэгээд болд гэрэл битэр чинь зам тээврийн хөгжлийн яамны цахим бодлогын зөвлөх гэдгээр хамтарч ажилладаг болохоор ерөнхийдөө ичнээ тань нэг удаа нэг онлайн хурал дээр нэг таарч ирсэн би санаж байна. Тэгээд ерөнхийдөө сонсохоор болд гэрлийг Германд олон жил болцсон бас энэ нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, бас Монголыг хөтэй аж ахуй олон асуудал дээр санаа зовж гэж сонссон. Тэгээд болд гэрэл бүтээр ярилцлага инхүү эхэлж байна. За сайн байна уу? Сайн байна уу? Сайн явж байна та. Сайн явж байна дөө. За сайхан урж байна уу? Өө сайхан урж байна. Энд Германд энэ жил ойрын ирсэн чинь яахан бүүдгэрдүү мөртөө яахан жиндүүд юм ихтэй л. Тийм, ер нь ойрын болоогүй 3 сар ийм жиндүү байдгүй шүү дээ. Тийм үү? Ер нь хэцүү яахан хүүхдүүд Тийм, байна тийм. нэлээд сэрүүхэн байна 3 сар. За хоёлаа яриага эхлээд өөрийнхөө тухай тооч танилцуулаач. Одоо манай үзэгчдэд болд гэрэл гэдэг хүн хэн бэ гэдэг. За баярлалаа. Тийм, намайг Төвдийн болд гэрэл гэдэг. Би Монголын үзэсгэлэнт Швейцар нутгийн Хөсгөл нутгийн хүн. Хөвсгөлээ. Тийм, унсан газар угаасан ус гэж танилцуулах би сүүлийн үед их дуртай болсон л да. Нас нь явж байгааг шинжтэй. Тийм баг. Тэгтээ бас ингээд яг тэрний агуулга ч гэсэн өнөөдөр мэдээж хот газар өсөж боожж байгаа хүүхдүүдийн хүмүүсийн хувьд өнөөдөр яг энэ миний унсан газар угаасан ус тэр шүү гэд ярьдаг ийм сайхан уламжлалт танилцуулга угаасаа бас ингээд нэг ер нь ойрны байхгүй болох юм байна да гэж би хардаг байхгүй юу. Тэгэхээр байх ёстой. Тийм, байх ёстой. Одоо юу гэдгийг нөгөө үндэс угсаагаараа гэж ярих юм бол хөдөөний үгт. Тийм. Тийм. Тэгээд Эрдэнэтэд өссөн 10 жилийн сургуулаа Эрдэнэтэд дүүргэсэн манайх тэр үед Эрдэнэт хот байгуулагдаад ГОК гэж ярьдаг шүү дээ. Уулын байжуулах Эрдэнэт үйлдвэрт мэдээж голдуу эрхтэй хүмүүс ажиллаад ирэхээр нөгөө бас хүн амын бодлогынхоо хувьд одоо л ингээд эргээд харж хахад тэнд эмэгтэй нөгөө илгээлтийн эзэдийн хот шүү дээ. Залуучуудын цэвэр илгээлтийн эзэдийн хот байсан. Тэгээд тэр хотод нөгөө тодорхой хэмжээгээр хүн амын тэнцлээ бий болгохын тулд эмэгтэйчүүдийг бас ажилуулах шаардлагатай болсон байгаа байхгүй. Тэр үүднээсээ Эрдэнэтийн хэвсийн үйлдвэр ажиллаж эхэлсэн. Тэгээ манай аав хатгалын ноос угаах үйлдвэрт механик инженерээр ажилладаг хүн байжгаад тэгээд тэр үед бид нэр Эрдэнэт рүү одоо юу гэдэг юм бэ тэр үеийн хүдэн бас яам тамгын газрын томилолтоор Эрдэнэт хотод ирж исэн ийм айл. Тэгээ манайх Эрдэнэтэд би бол ер нь өссөн гэж хэлж болно л доо. Тийм Улаанбаатар хотод социологоор 3 жил сурсан арай дүүргээгүй ийшээ ирэхээр болоод ингээд энд ярьж ямарч үсэн мэргэжлийн боловсролын чиглэлээр өөрөө бас сургалт мэргэжил ийм юм эзэмшиж аваад ингээ 2008 оноос хойш гүм хурдан явж байна. Ер нь амьдрал чи ийм хурдан байлаа. Зүгээр л ингээл нэг үеийн Германд хоёлаа бага насныхаа амьдрал руу ирэх. За. Энэ товчхон танилцуулахад. Аав тань ноос угаах үйлдвэрийн инженер байсан байх тийм. За хатгалын нэг дурстай. Одоо би чинь зөндөө очлоо. Гой нутаг юм. Юу Швейцар тийм шүү дээ. Хачин гой нутаг. Одоо тэгээд яахан ажил жуулчлалын чиглэлээр яахан замбрааг болчих гой л байна. Тэгтээ бас ингээд энэ чигээр навчуулдаг хэрэгтэй юм байна. За хатгалын тухай гой дурсамж их юм. Ер нь дэлхийн ямар ч улс оронд ингээд яваад очисон. Манай Швейцар тим гэж ярьдаг. Үнэхээр манай Хөсгөл нутаг бол гайхалтай. Монголын Швейцар л да яг хатгал гэд би үнэхээр зэрэг би модны үйлдвэрийн гудамж гэж байдаг байсан. Модны. Тийм, манай хатгал хот чинь ноос угаах үйлдвэртэй. Ноос угаах үйлдвэр чинь 1930-аад оны үеэр анх манай аж үйлдвэрийн эхний объектууд болж баригдчихсэн тийм байгууламж шүү дээ. Тэгээ хатгал чи их гоё газар байсан. Ноос угаах үйлдвэрээс
гадна модны үйлдвэртэй. Тэгээ мэдээж бас гол бас хав газар байгаа болохоор зэрэг модоо тэнд боловсруулах үйлдвэртэй модоо нийлүүлнэ. За тэгжэл чинь социализмын цаг үед нөгөө ханхаар дамжаад манай усан тээвэр явж байлаа шүү дээ. Тийм. Усан тээврээ дагаад цаанаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн ханхаар дамжаад хатгалт усан онгоцсон Сүхбаатар онгоц маань тээвэрлээд ирэхээр нь худалдааны том бүс 24-р бааз гэж байсан байхгүй юу? Тэрийн 24-р бааз гэд. Тэгээд манай хатгалч ерөөсөө одоо ингэж бодохоор модны үйлдвэрээс нь мааз машин мод зөөгөл хөлхөлдөөл тийм тээврийн баазаар нь баахан ингээл би бүр аягүй сандаг тэдгээр 5 жилийн гавшгаач тийм баатар тийм жолооч гэл ингээл кабин дээр аягүй гой бичгтэй тийм хүмүүс тээвэр баазаар дүүрэн тэгэл орой 18 билүү 19 цаг болохоор нөгөө богоо маань цаашаа хатгал руу богоонгийн уучлаар усан онгоц маань хатгал руу хөдөлдөг. Тэгэл усан онгоцны дуу гараад тэр чинь гоё уянгатай. Нөх гоё уянгатай тэр чинь бүү гэл нилээ айгүй холоос сонсогдно. Тийм байсан. Тэгээд манайх хатгалын одоо нөгөө модны үйлдвэрийн гудамж гэдэг маань яг модны үйлдвэрийн өөдөөс харсан гудамж байсан байхгүй юу? Тийм. Тэгэл тэндээ нэгдүгээр ангид орсон айлын бас аавда нэлээх их хүүхэд байсан юм л бол гүүгээл хатгалын ноос угаах үйлдвэр дээр аав дээр очин ээж маань тэнд эсхийн гутлын цэхэд ажилладаг байсан. Эсхийн гутлын үйлдвэр байсан юм уу? Тэр чинь эсхийг ноосоо угаагаад эсхийн гутал үйлдвэрлэдэг байсан байхгүй юу? Хатгалын ноос угаах үйлдвэр чинь. Тэгээд ер нь манай аж үйлдвэрийн өстө сая та хэллээ шүү дээ. Ингээ хатгалд очихоор бас аялал жуулчлал гээд нэг талдаа болж байгаа юм шиг болохгүй юм шиг бас ийм зүйл байгаа. Ер нь би хамгийн сүүлд 17 онд хатгалд очсон л тоо. Тийм тэгэхэд надад бас үнэхээр тантай хуваалцмаар юм харагдчихл байсан л да. Ингээ одоо айгүй олон хүмүүс очсон. Тэгээд бас хатгал хот маань урдны тэр гоё байдал нь алдагдсан. Тэнд үйлдвэрлэл байдаг. Тэнд хүмүүс нь бүх хатгалын хүмүүс ч айгүй тийм нөгөө хатгалын чинь итгэжин тийм хүмүүс байсан байхгүй бүгдээр ажилдаа орлоготой тий. Гэтэл яг аялал жуулчлал маань юу гэдгийг хит орон нутгийнхаа өөрсдөө ажилгүй тэгээд тэрнгөөр нэг гадныхан дотныхан явсан яг өөрсдөө үйлдвэрлэж байгаа гаргаж байгаа бүтээж байгаа бүтээмжийн хувьд бас аваад үзвэл хатгал маань бас хийх юм ихтэй болчихжээ. Яахан бохирдолд болсон байсан тий. Харахад тийм билээ. За тэгээд дараа нь нэгдүгээр ангид хатгалд орчоод Эрдэнэт рүү хэдэн онд шилжиж ирсэн? Эрдэнэтэд манайх 82 онд шилжиж ирсэн. Тэгээд шууд хэддүгээр ангид орох Эрдэнэтэд ирээд? Эрдэнэтэд би 2 дугаар ангидаар шилжиж ирсэн. За. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. За одоо хоёул Эрдэнэтийн дурсамж руу оръё. За Эрдэнэт ямар вэ? Эрдэнэтэд ирээл одоо мэдээж тэр чинь том хот газар тийм. Тэгтэл бид нар чинь өөрсдөө хатгал чинь хот гэж явдаг гэсэн юм чи хотын хүмүүс гэж өөрсдөө тийм бас мөчөг өгөхгүй шүү дээ. Тэгээ би айгуу сайн мэддэг дөнгөж манай хатгалаас нүүж ирээд Эрдэнэтэд тосхон гэж байсан. За. Тийм тэр тосхон болохоор уулын байжуулах үйлдвэр Эрдэнэтийн хевсний үйлдвэр хоёрын яг дунд илгээлтийн эзэд голдуу нэг юм одоогоор бол тийм төр юм гэр хороолол бий болгоцсон. Тэнд амьдардаг байсан. Тэгээд манайх байранд ортлоо тосгонд амьдарч нэг хагас жил амьдраад хагас жил гарын жилөө болж байгаад тэгээ манайх анх байранд орж илээ. Өстө нөгөө Эрдэнэтэд байранд орлоо. Шинэ байрууд, хорооллууд баригдсан. Тийм, ханаасаа устаа парта байранд тэгж орж байлаа. Тэгээ ер нь Эрдэнэтийн 1-р 10 жилд анх ороод тэгэл тэндээ ангийнхантайгаа 10 жилийн сургуулаа дүүргэсэн тийм. Тэгээ манай Эрдэнэт хот чинь өстө үнэхээр л залуучуудын хот байсан. Тийм би дөнгөж ингэж ирсэн бахад тэр тосгонд бол ерөөсөө дандаа л ах эгч нар залуухан гоё шижгэнсэн яаж яасан гоё залуучууд байсан. Газар газраас ирсэн тийм газар газраас ирсэн. Тэгээд манайх ч бол тэр үедээ
бас олон хүүхдтэй айл хатглаас нөөж ирээд тэр тосгонд цөөхөн хүүхдтэй айлуудын нэг байсан байхгүй. Тэгэл айгүй олон ах эгч нарт тэнд эрхэлж бас тэр тосгонд эхний Эрдэнэтэд өнгөрүүлсэн цаг хугацаа маань айгүй сайхан байдаг. Тийм ер нь бол Эрдэнэтэд бид нар 10 дугаар ангид тэнд төгссөн үү? 10 дугаар ангид тэнд төгссөн. За тэгээд 10 дугаар анги төгсөөд ямар сонголт хийв? 10 дугаар анги төгсөөд тэгвэл яг хоо тэр үед чинь бас яг хэцүү цаг үе байсан шүү дээ. 92 онд би 10 дугаар ангид төгссөн. 90 онд яг зах зээл бужигнаад яг цэвэр нийгмийн өөрчлөлтийн цаг үед тэр ороо бусгаа үеч гэж баг хэлж болохоор тий гинт нийгмийн амьдрал өөрчлөгдөд яах вэ хүү гэдэг маань мэдэгдэхгүй хүмүүсийн амьдрал ажилгүй болсон эсвэл тий ингээл орон гэртээ орохоор барааны хомсдолтой дэлгүүр хашаанд хүмүүс ганцхан 8-аар амьдардаг тий тог цахилгаан байхасаа байхгүй нэг ийм цаг үеэсэн шүү дээ тий тэгэл хотод орж ирээд мөсөд социолог сурж эхэлсэндээ ер нь бол Эрдэнэтэд мөсөд орсон юм уу? Тэгсэн. Ямар мэргэжлэр? Социологоор сурсан. За социологийн мэргэжлэр. За тэгээд за тарчихын оюутны амьдрал. Тийм ээ ёстой тарчихын оюутны амьдрал. Гэхдээ би тэр цаг үедээ яг тийм цаг үеийг бас хүн үзэх хэрэгтэй юм байна. Хүн одоо юу гэдэг залуу наснд ч гэхгүй бас үнэхээр хүний амьдрал өөр байж болдсон байна гэдэг тэр цаг үед би өөрөө их ойлгосон л да. Яг үг гэхээр үнэхээр ээж аавын хайранд ямар их сайхан өснөө тийм цаг үед гэр орносоо гарч ээж тэ хотод ирж ээж дээр нь дахиад тэр цаг үеийн бас хүнд хүчээр нөхцөл бас яг өөрийнхөө хүүхэд наснаа ямар сайхан ээж аав ах эгчийнхаа хайранд тий ингэж бөмбөрч өснөө ойлгосон тийм цаг үеэсэн л өөрөө хөл дээрээ босох хэрэгтэй болно. Одоо өөрөө бие дааж амьдрах хэрэгтэй байна. Одоо ингэ бодохоор зэрэг тэр цаг үе намайг хамгийн их хов хүний маань үед төлөвшүүлсэн тий их юмыг ойлгуулсан тийм цаг үеэсэн. Тэгээд оюут хотод байхад маань аав маань Илгэний орт тавдраар өвдөөд 1994 онд аав маань өнгөрсөн. Тэгэл энэ үед өстой юу гэдгийг нөгөө айлын эрх охин инженер айлын хүүхэд ээж маань Эрдэнэтэд ирээд цахилгаанчин болсон. Ингээл тэр үед чинь бүгд л ажилдаа орлоготой бүх хүмүүс мэдээж шүмжлэх юм их байгаа ч гэсэн өөр өөртөөхөөрөө тэгэл хангалуун сайхан амьдарцгааж ирсэн юм цаг үе байсан тийм нуурж унахад хүн цаашаа нөмөр нөөлөггүйгээр явах хэрэгтэй болдог юм тийм тийм тэгэл тэр үед бол 90-ад оны үе 90-ад оны нэг дунд үеийг хүртэл бол миний амьдралын хамгийн сорилттой жил байсан л гэж хэлж байна да тийм тэгээд мөсөд төгсөөд үгүй би мөсөд төгсөөгүй тийм үү мөсөд төгсөөгүй тэгээд л одоо тэр үед ч өстой амьдралд 3 дугаар курсээ дүүргээд за би тэгэл Эрдэнэттэй очивол өстой зармагч хийж үзсэн. Ерөөд 95 онд би ээж болсон. Тэгээд ээж болохоор чин зэрэг нөгөө амьдралд мэдээж юуны төрөнд яаж хүүхдтэйгээ амьдрал залгуулах уу гэдэг юм маш их чухал болж ирсэн. Ингэж явсаар галзаа би ерөөсөө ямар ч байсан гадагшаа явъя гэл Герман руу сурахаар ирсэн. Би ийшээ хамгийн анх 97 онд нэг ирж үзээд 97 Германд. Тийм. Тэгээ ерөөхдөө Эрдэнэтэд очиж амьдрал босгохгүйж нэг 2-3 жил үзэж хагаад тэгээд 97 онд Герман руу ер нь яваад үзье яадаг юм бэ? Хүмүүс ч ер нь гадагшаа явж ижил амьдрал болж байгаа юм шиг байна штэ гэдэг ийм байдлаар анхнаашаа ирж 97 оны 100-ийн өнгөөр ирчээд тэгээд тэр үед чинь бас мэдээж хэцүү шүү дээ. Сурахаар ирнэ гарна гэдэг чинь тийм тэгж явсаар агаал 98 оны сүүлээр 99 онд л ирсэн дээ. Анх хаана ирсэн?
Би ер нь анх Берлинд ирсэн. Тэгэл Берлинд л байгаа. За ингээд тэр Монголд амьдрал хүнд хэцүү байх үед гинтхэнгээ виз гараад Германд ирчээ. Хүн болгон гадагшаа явтаа очих гэж байгаа орноо талаар нэг төсөөлтэй байдаг тий. Нэг тийм газар очино гэдэг. Герман орн яг өөрөө чинь төсөөлж ирсэн бас ямар байв? Англиад ирж яхад. Тийм. Одоо тэр үед тийм тэгээд гент виз гаргах гэж тэр үед бас миний 10 жилийн багш маань аягүй тусалж исэн. Хамгийн анх Герман юмар байна гэдэг ингээд би өөрөө багштайгаа хачин сайхан хүн байсан манай ангийн багш. Тэгээд 40 хэдэн хүүхдийнхаа бүгднгийнх нь төлөөл явдаг тийм хүн байсан. Хин гэж багш. Лавга багш маань одоо талигаач болсон доо. Тэгэл багш маань хамгийн анх надад бас ийшээ гарахад тусалж исэн юм. Тэгээ 90-ад оны сүүлээр Германд ирэхэд мэдээж одоо айхтрал баян орн бах. Уучлаарай тэр капитализм гэдэг нь жинхэнэ тэндл байдгийн нэлээ гэдэг л ийм л төсөөлөлтөд ирж ирсэн. Тэгээ бид нар чинь нөгөө үзэл суртал гэдэг юмд үнэхээр хүн чинь нэрвэгдэн гэж юу юм бэ гэдгийг анх ирээл би ойлгосон. Бид нар чинь ямар зураг хардаг байсан бэ гэхээр барууныхны мэдээж Монголын телевиз гэдэг байсан, Оросын телевизээр бас юм харна. Тэгэхээр нэг л гудамжин жагсаал цэрэг цагдаа нь хөөгөөл бужигнаал тэгэл нэг гудамжинд хэдэн хүн ихэнх нь ингээл яана ямар айгүйх олон гуйлагчтай тэгэл айхтар тийм баячуултаа их л хэцүү газар байдсан байлээ гэдэг ийм төсөөлтөө нөгөө өөрчлөлт байгуулалтаас өмнө чи бид нар бүр зөвхөн тийм л ганцхан зураг хардаг байсан шүү дээ. Тэгээ мэдээж тэрний дараа мэдээж төв дэлхий бас өөрчлөгдөж байна. Арай биш тийм юм биш юм байна гэдэг ойлголттой харьцангуй болсон байсан л та. Тэгтэл ийшээ хурж ирэхэд үнэхээр соёлын шоконд орсон. Энэ орны хилийг би дөнгөж ирэхээс өмнө ганц 2 сар өөрөөр оролдож байгаа л ингээл герман хэлж мэдэхгүй анх ингээд ирж исэн. Тэгээд ингээд амар амгалан бүр тэр нөгөө төсөөлөгчөнд хүнд байгаад байгаа шүү дээ. Тэр юм нь одоо хаана байгаа юм бол гэд ингэнгүүт энд хурж ирээд тим юм ерөөсөө байгаагүй тэс өөр дүр зураг надад буусан л та. Тэгээд тэр үедээ л би яг юу гэж ойлгосон бэ гэхээр хүүхд тэр үзэл суртлаар гэдэг чинь хүн чинь нэрээ ямар хайрцаг юм бэ? Жинхэнэ утгаараа хүн нэг юмыг нэг одоо аливаа юм нэг өнцгөөс нь харуулах юм бол хүн ингээл ерөөсөө нэг л юмыг үзэх хандлагатай өнцгтэй байдгийн биш үү гэж хамгийн анх ирээд ойлгочихсон. Тэр бодит амьдрал дээрээс огт өөр байна. Тийм харин. Тэгээд би хамгийн анх хурж ирээд ээжтэй биччихсэн захиагаа аягүй сандгийн мэдээж нөгөө тэр үед чи интернет гэж байхгүй ээж маань санаа зовно шүү дээ. Одоо ингээд хүүхэд нь ингээд явчихж байгаа хүүхэд нь охиноо орхичоод ирж байгаа энд амьдрал өөрөө бүтээн босгоно гэдэг ингээд ирж байгаа. Тэгтэл тэр үед ч мэдээж бас тэр болгон гэрлөөгөө уцаар яриад ээж чадахгүй. Тэгээ ээжлөө биччихсэн захианд би ээж энэ газар хүн уншиж чаддгал байх бичиг үсэг тайлагдсан л байх юм бол ямар ч төөрөх угаасаа боломжгүй газар байна. Хаашаач гарсан. Хаашаач очиж болох газар. Хаашаач очисон, хаашаа гараад юу нь байгаа хэдэн метр яваад хаана хүрэх үү яах вэ бүх юм ингээд байж идэх юм байна. Би ямар ч үсэн энд төрөхгүй юм байна. Тэгээд одоо охин хилээ сайн сурж энэ оронд л ямар ч үсэн хөлөө олох хэрэгтэй юм байна гэж ингэж биччихсэн л да. Тэр ингээ миний хамгийн анхны Германд иржсэн тийм сэтгэлгээ байсан. Ерөөсөө л тэр гудамжинд нь олон гуйлагч нь хаагаараа байдсан бол тэр олон баячул нь хаана байд юм бол нөгөө буудах гээд айлгаад байдаг цаг таанад хаана байдаг юм бол байсан. Тэгээд хамгийн анх ирчээд би бас надад нэг харагдсан юм юу гэвэл хүмүүс чи ийм болохоор хөгшин Европ гэдэг юм багтал гэж бодож байсан. Ирээл нөгөө өндөр настай нэг нохоогоо хөдөлсөн эсвэл муура тэрсэн хүмүүс айгүй харчаад ийм болохоор л эн чинь нэрэл бахан хөгшин хүмүүс амьдардаг болохоор хөгшин Европ гэдэг юм байна шүү дээ гэж харж байсан. Тэгээ бас ийм хөгшин өөх төвхтэй энэ бүх юмнуудыг бас энэ явцын донд маш их сонирхож бас энэ оронд одоо нэгдэл энэ нийгэмд амьдарч байгаа юм чинь бас энэ хугацаанд мэдээж одоо юу гэдгийг ээжтэй захиалчтай би одоо энд ямар ч үсэн хөлөө олно гэл тэ одоо бичих үсгтэй юм чинь би ямар ч үсэн энд хөлөө олно. За хөлөө олох
Ер нь амархан байсан уу, амаргүй байсан уу? Амаргүй шүү дээ, тий. Гэхдээ одоо юу гэдэг Яаж хөлөө болов? нэг бодлын угаасаа л энд хурж ирээд би надад зөндөө шалгуур, сорилт бий болно гэдэг маань одоо тодорхой байсан болохоор зэрэг ямар нэг бэрхшээлийн өмнө ер нь сүгдэж байгаагүй гэх юм уу да. Тийм л байсан юм шиг байгаа юм. Сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй ер нь ингээ бас ингээд одоо өөрийгөө өнөөдрийн өнцгөөс харахаар зэрэг бас нэг тийм сэтгэл зүйн дархлаа өөртөө бий болгоцсон байсан юм байна да. Ээж минь намайг бас ингэж өсгсөн юм байна да гэж боддог. Энд хурж ирэл одоо мэдээж тэр үе чинь бас л манай амьдрал хэцүү байсан. Гадагшаа явсан хүн болгоно л гэрлүүгээ нэг 2 дүүрэг явуулах нь чухал байсан. Тий нөгөө энд ирээд одоо юу гэдгийг амьдралаа л нөгөөдөг чинь босох гэж ирсэн юм чинь шүүн өдргөл өстой хаас агуул хаана л ямар ажил байна. Тэр бүхнийг л хийгээл явдаг байлаа. Барилга дээр ажилладаг байлаа. Цэвэрлэгээ хийдэг байлаа. Бэкэрэд ажилладаг байлаа. Ерөөсөө мэдгүй хийж үзээгүй юм бол ер нь ажлаа яаж болдог вэ? Цөөхөн. Тэр үед чинь тэгэл бас ирээд мэдээж хөлөө олцсон монголчууд байгаа. Тэгээд тийм хүмүүст хандаад тэр үед оюутны ажил зуучилдаг төсмаа гэж байгууллага байсан. Тэрнгөөр чинь тийм тэгэл зуучлуулна өөрөө second hand гээд 2 дахь 4 дахь хагас өдөр болгон нөгөө интернет гэж юм байхгүйсэн юм чинь зарын сонин гардаг байхгүй юу. Тэгээд тэр зарын сонинг би нэг найз манай золоо гэж найз тэр өглөө 4 хагасд босоод 5 цаг гэхэд бензин колонкууд дээр ер нь хамгийн ойр байгаа сонин зардаг цэгүүд дээр тэр second hand ирдэг гэсэн байхгүй юу. Тэгээд тэр second hand дээр үүдгийн тагс бүтээсэн өдөр ажиллах ажил ч юм уу ерөөсөн бүх юмны тэр одоо бидний мэддэг онлайнаар явдаг тэр бүх зарчин ийм зузаан сонин гардаг байсан байхгүй юу. Тэгэл тэр нөгөө сонингоо авчрал өглөө орой эртхэн шиг унтаж авч байгаа л өглөө 5 цаг гэхэд сониндоо орж ир суугаад 8 цагаас өмнө уцдах бүх газрууд руугаа олно шүү дээ. Тийшээ чинь хаана хийшээ ярих уу яах уу гэл тэгчл өстой шүн өдргөл хаана юу л хийж болохоор энэ бүхэл юм хийж үзсэн те. Бүхэл юмыг ч яг ер нь олон юм хийж үзсэн. Тэр хүнд хэцүү байх. Ер нь буцъя гэж бодогч юм. За бүтэхгүй юм байна да буцъя гэж бодогч байгаа үү? Үгүй дээ. Нэгэнтэй л би ийшээ зориод ирсэн. Энд би амьдралаа босгоно гэсэн, бүтээн гэсэн эндээ хүрнээл гэж хамгийн одоо би чинь тэгээ охиноо орхичод ирсэн байсан учраас охиноо авна гэдэг бол миний амьдралын хамгийн нэн тэргүүний зорилго маань байсан. Тийм учраас охиноо авахын тулд мэдээж хэдэн төгрөг хийх хэрэгтэй, гэр орон руугаа 2 төгрөг явуулах хэрэгтэй гэдэг маань тэр үеийн хамгийн гол зорилго байлаа шүү дээ. Ингэж ирсэн байсан эхний 2-3 жилийн хугацаанд бол тийм тэгээд яг уу мэдээж нөгөө нэг ийм онгой байдаг л да. Германд ахсуу гэвэл тийм үү гэсэн утгатай байхгүй юу? Тийм. Тэгээд ёстой алигаач мэдэхгүй жиж ахсуу гэж та нар сурлаа гэж анх загнуулж байсан тэрүүн шиг л ёстой алигаач мэдэхгүй л хурж ирээл шинэ нийгэмд бүх юмд өөрөө тий зааж хэлээд өгөх хүн байхгүй учраас алдсныхаа дараа л ингэдэг юм уу гэдгэл байдлаар ерөөхдөө энэ нийгэмд тэмцэж үдийг хүрсэндээ тийм охиноо хэдэд авсан. Тэгэхээр энэ за яг хуу ажил хийгээд сурхын хажуугаар ажил хийгээд явж байгаа учраас нэг хэсэгтэй болоод бичиг баримтаа болгох нь хамгийн түрүүний зорилго тийм. Бичиг баримтаа бол жижиг охиноо авна шүү дээ тийм. За тэр процесс. Тийм тэгээд яг хуу би тэр үед бас нэг герман хүнтэй хамт амьдарч эхэлсэн л дээ ингэж явж байхдаа бас танилцаад бас юу гэдгийг нэг өсөндөө гэр бүл битээр одоо хамтран үүсгэн байгуулахаар болсон юм да. Тэгээд бас тэр маань харамсалтай нь бас нэг тийм санснаар болоогүй. Тийм. Тэгээд ингээд ерөөхдөө би ч одоо энэ хугацаанд 2 дахь хүүхэдтэй болоод баг охин маань энд гараад 2001 онд тэгчээд 2002 онд охин авсан. Ерөөхдөө ингээд тийм энд гэр бүлийн нөхцөл байдалч бас өөрчлөгдсөн. Ингээд охин маань хурж ирээд шууд сургуульд орсон. За тэгэл хариуцлага нэмэгдэн. Тэгэл хариуцлага нэмэгдэн тий. Мэдээж
хүүхдээ авчираад бас өөрөө хүүхдээ шинэ нийгэмд энд ерөөсө сургуульд орж одоо юу гэдгийг баг сургуулаар яваагүй хүн чинь эндхийн сургууль соёлын систем нь бас тэс өөр байна. Өөрөө хөлөө олох гэж байгаа. Дээр нь хүүхдээ хөлөө олуулна гэл ингээл амьдралын дараагийн шинэ сорилт ихэлсэн дээ тий. Тэгээд баг охиныхаа автаа бас бид хоёр нэг удаагүй хоёр тийшээ болсон болохоор ингээд хоёр хүүхэдтэйгээ өөрөө амьдрал авч явах. Хүүхэдтэйгээ ингээд жинхэнэ утгаараа өрх толгоолсон эмэгтэйгийн ажил эхлээд ингээд за ийшээ Германы би төвүүд сурч исэн. Тэгээд тэрийг бас оргисон ингээд Монголд социологод үргээгүй ирээд энд бас сурж байгаа юм шиг сурахгүй юм шиг ингэж явж байгаа. За би ерөөсөө ажил хийж хоёр охиноо бодхоос өөр аргагүй болоод ингээд нэг хэсэг явж байгаад 2006 7 оны үеэс бас өөр яг энэ мэргэжлийн боловсролын чиглэлээр сургалт авч ингээд ерөнхийдөө миний амьдрал тэр хүртэл бас нэг юм дурдах юм бол би зочид буудалд ч одоо бас л нөгөө монгол хүмүүс ч өстө цэвэрлэгчээр л ороод ажилладаг шүү дээ. Ингэж эхэлж байгаад яг буудлын баг менежер болтлоо ажилласан л да. Тийм дэвшээд тэгж явж явах хугацаанд би монголчуудтайгаа бас нэлээ нөгөө буудлынхаа хийж байгаа ажлаар уялдаж монгол хүмүүстэйгээ нэлээ холбогдож эхэлсэн. Тэр хүртлээ өөрөөр хэлбэл нэг 2005 он хүртэл өстой алигаач мэдхгүй мөнгөний төлөө хоёр хүүхдийнхаа төлөө зүтгэж ирсэн. Тийм тэгээд анх энэ бас нэг юу гэдгийг жаахан карьер хийгдээд ингээд монголчуудтайгаа холбогдоод ялангуяа манай элчин сайдын яамныхан холбогдсон монгол хүмүүс маань ийшээ ирэх урсгалч бас албан ёсны тийм хүмүүс ирэх нь нэмэгдээд тэгээд мэдээж тэнд нэг монгол хүн ажиллаж байгаа юм бэлээ гэхээр чинь манай буудалд ирэх манай монголчуудын урсгалч бас их нэлээд нэмэгдсэн. Тэгжээж ерөнхийдөө би юу гэдгийг одоо суугуул нутгаас уугуул нутг руугаа чиглэсэн миний бодож явдаг ажлууд маань хэрэгжих эхлэл ер нь энэ буудлын менежер хийжсэн ажил үеэс эхэлсэн дээ. Японы номер 1 Mobil брэндтэй хамт тухтай илэрэ. Берлинийг бол дайнаас өөрөөр мэдэхгүй байгаа шүү дээ. Ер нь бол Оросын зэргүүд орж ирж хилөөсөн Берлиний ханыг нураасан гэж. Тэгээ энэ ерөнхийдөө Берлиний гой газрууд, гол хүн мэдчимэр газрууд бол түүхэнд хоёлаа ярилцах уу? За тэгээд. За одоо бүгдээрээ Парисын талбай гэдэг газар ирж байна. Парисын талбай. Энэ битэрийн өөдөөс хараад байж байгаа нөгөө алдартай Бранденбургийн хаалга маань. Тийм. Энэ хаалга болохоор 1700-аад оны 2 дугаар хагасад ашиглалтанд орсон тийм барилга байгаа л да. Ингээд хэрвээ та бүхэн Европоор явах юм бол одоо манай ч гэсэн айгүй нэг юм хаалга гэж хийдэг шүү дээ. Яг ийм хаалга хийгээд би болоод идэг бүр өөх түүхэн нь бол бүр Ромын эзэнт гүрний үеэс алдартай байхгүй юу? Тийм Ромын нөгөө том одоо Константин хаан эдэр чинь ингээл үгдгийн одоо бид нар Ромд очих юм бол хэдэн мянган жилийн түүхтэй ийм хаалгууд хүртэл харна тий. Тэгээ энийг ингээд ярихаар нэг юмыг заавал дурдах хэрэгтэй. Юу гэхээр Ренессанс буюу бид нар сэргэн мандлын үе гэж ярьдаг шүү дээ. Тэр сэргэн мандлын үе гэдэг маань ямар учиртай вэ гэхээр ингээ Европын түүхийг ингээ харахаар зэрэг одоо ер нь нөгөө Есүс Христ мэндэлсэн үеэс манай ер ингээ тооцоод явж байгаа. Тэгээд нөгөө Христосын шашин чи ер нь төрийн шашин болтлоо 400-ыг үдсэн байгаа байхгүй юу. Тэгж жагаад Ромын эзэнт гүрэн манай эртний 4-р зуунаас ер нь Христосын шашныг яг төрийн шашин болгож оруулж ирсэн байхгүй юу. Ингээд яг энэ цаг үеэс хойш яг нэг шашин төрийн эрх мэдлийг гартаа авах ер нь явцаагүй эрчимтэй өрнж эхэлсэн байгаа юм л да тийм. Тэгээд явж байгаад одоо түрүүн
би товшныг замд дурджсэн нөгөө Мартин Лютер тийм Мартин Лютер энэ төр гэдэг байгаа нөгөө шашны реформ гэдэг юм маань 1600-аад оны ер нь 17 дугаар зууны эхний хагасад чинь тэр шашны мөргөлдөөнөөс үүссэн Европоор нэг юм бөө юм боллоо шүү дээ тийм. Тэрний дараа яасан бэ гэхээр зэрэг ер нь тэр хүртэл та бүхэн ингээд музейгээр яваад ингээд харсан ч гэсэн Европын уран одоо уран зураг энэ төр ингээд та бүхэн харах юм бол 15 дугаар зуун ер нь 16 7 дугаар зууны хүртэл бүх юмн дээр ганцхан ерөөсөө л тэр Есүс Христосын шашин гэдэг байдаг шүү дээ. Нөгөө сонголт агуулга байдаг байхгүй юу? Ямар ч агуулга байхгүй. Шашны юу агуулгад болоо явцсан тийм. Тэгээ одоо тэр хувьсгалын дараа яасан бэ гэхээр зэрэг тэр шашны мөргөлдөөн тэр 30 жилийн дайн энтрийн дараа хүмүүс шашны яг тэр дарангуулал гэдэг юмнаас гараад ирэхээр зэрэг эртний грек ромын соёлыг буцаж түгээн дэлгэрүүлсэн тэр үеийн тэр эртний гайхамшигтай уран барилга, уран баримл те ингээд уран зураг бүх юмыг амьдрал дахиж хэрэгжүүлж эхэлсэн тэр үеийг Ренессанс буюу сэргэн мандлын үе гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ Европын ингээ хотуудаар болохоор энэ сэргэн мандлын үед бий болсон ийм иймэрхүү дүр төрхөө зөндөө байдаг л да. Одоо Наполеон хүртэл Парис төрөө та бүх очсон бол нөгөө Парисын ялалтын хаалга гэж байдаг. Тэг хамгийн сүүлд Наполеон нэг цэргүүдтэй бүгдээрээ дайнаас буцаж ирээд ялалтын хаалгаар орж ирж ялтаа тэмдэглэнэ гэж энэ ингээ хийлгэжсэн тийм хаалга байдаг шүү дээ. Тэрэн шиг энэ хаалга бол ер нь бас одоо энэ Прусны хаанд улсад баригдсан хамгийн сүүлчийн бөгөөд хамгийн том хаалга л да. Тэг ингээ харах юм бол бүгдээрээ дээр нь болохоор одоо тэр нөгөө манай эртний 4-р зуун хүртэл нэг шашин гэж байгаагүй байх ч одоо ингээд эртний үед чинь юу гэдгийг ургацын бурхан, нарны бурхан ингээд олон төрлөөр тийм гих мэтлэнгээр ингээд одоо эрдмийн бурханч гэдэг юм уу тийм байсан байгаа байхгүй. Тэгмүүд юунд Роми эзэнт гүрний үед Виктория гэдэг болохоор ялалтын бурхан байсан байхгүй. Тийм учраас Victory гэдэг нөгөө ялалтын бурхан гэдэг юм маань болохоор ер нь ийм хаалганууд дээр яг ялалт бэлгэдэхээр зэрэг дандаа нэг ийм эмэгтэй хүн байгаад идэх нь тэр ялалтын бурхан Victoria байхгүй юу? Тэгээд энэ дээр яаж байгаа вэ гэхээр зэрэг тэр Ромын ялалтын дөрвөн хөлөг морио хөлгөлсөн ялалтын бурхан Victoria энэ дээр байгаа ийм дүрслэлсэн өөрөөр хэлбэл Ромын үеийн дүр зургийг харуулж байгаа бас өөрсдийнхөө орчин цагт оруулсан. Доотлого нь болохоор зэрэг грекийн уран барилга энэ төр гэдгийг ингээ хослуулсан өөрөөр яг тэр Ренессанс гэдэг юмаа гаргаж ирж байгаа тийм юм байгаа байхгүй юу? Энэ хаалга айгүй түүхтэй. Яасан бэ гэхээр зэрэг тэр дээр Викториягийн та ингээ барьсан байгаа харж гинөө. Дээр нь бүргэд тэгээд тэрний дотор доор нь юм дугуй дотор грэс байгаа мөгүй. Тийм, кройц байгаа байхгүй юу? Загалмаа байгаа юм. Тэгээд тэр загалмаа маань болохоор зэрэг загалмаа юун дотор байгаа вэ гэхээр лаврын навч гэж бид нар ярьдаг шүү дээ. Одоо лаврын баглаан дотор байгаа байхгүй юу? Тэр үе дээр үеийн одоо ингээд та ингээд санаж гинөө Ромын ингээд дандаа энийг чи ингээд юугаар лавраар ингээд хийсэн баглаа одоо тэр үеийн толгойдоо өгдөг байлаа шүү дээ тий. Хааны титэн маягаар тий. Тэгэхээр зэрэг лаврчин өөрөө бас тийм их ялалтын бэлэгдсэн байхгүй юу? Тийм учраас тэр лаврын багш дотор эдний Германы одоо тэр юу байгаа юм? Загалмаа. Тэгээд дээр нь Прусны хаант улсын бэлэгдэл болсон. Тэр бүргэд байгаа. Тийм. За тэгээд айгүй сонь түүхтэй 1789 онд чинь ингээ Францын хувьсгал болсон шүү дээ. Тэгээ Францын хувьсгал болоод тэр хувьсгалаар чинь хамгийн анх хүндрэлтний түүхэнд одоо тэр 4-р зуунаас хойш бий болсон шашин нь төрөө барьдаг байсан юмыг Францууд ч байхгүй болгосон байхгүй юу? Хуучин бол шашин төрөө барьдаг. Ер нь бол одоо манайд ч гэсэн ардын хувьсгал ялж ээж шашин төрийг хослон баригч баг эзэн гэдэг байсан бол бид нар чинь бас тэгжээж нөгөө шашин төр хоёр чинь ерөөхдөө ингэж хоёр тийшээ болсон байхгүй тий. Тэр хамгийн анхны түүх бол ер нь бас Францаас ихтэй л дээ. Францын хувьсгал энэ төр гэдэг юм чи тэр үүднээсээ асар том хүндрэлт нь бас дэвшлээ авчирсан байхгүй. Тэгээд тэр Францын хувьсгалын дараа бас мэдээж одоо түүхийг товчгоо ингэж товчлох юм бол нөгөө Наполеон маань тэр үеийн оргоо босгоо үед ингээ өөрийгөө хаан ширээн залаад
Өөрөө хаан болоод тий. Тэгээд Европоор нэг эзлэн төрөмгөлтэй хийгээд тий. Тэгсэн. Тэгээд явж байхдаа нөгөөх маань яасан бэ гэхээр зэрэг 1806 онд одоо энэ Прусн буюу Берлиний газар нутаг дээр байгаа хаант улсыг эзэлсэн байхгүй юу. Тэгээд хашир очсон газар болгоно ялалтын бэлэгдэл олгоод нэг гол юмыг Парис руу ачуулдаг байсан байгаа байхгүй юу. Парис руу. Тийм. Тэгээд яасан бэ гэхээр зэрэг энэ дээр одоо энэ дөрвөн хөлөг морийг квадрига гэдэг байхгүй юу. За. Квадригаг Викториатай Парис руу ачуулсан. Парис руу юу? Парис руу бүр ачуулсан. Тэгээ энэ бол Парис байгаа гэсэн үг шүү дээ. Парис бэлэгдээд буцаж ирсэн байхгүй сүүлд нь. Ер нь бол нөгөө Луврын музейн өв санг хамгийн ихээр баяжуулсан хүн чинь Наполеон байхгүй юу? Энэ тэнд очиод ерөөсөө түүхийн гол гэсэн юмыг авчиад нөгөөд чинь Парис руу ачуулдаг гэсэн байна. Тийм. Тэгээд яасан бэ гэхээр зэрэг мэдээж ийшээ нөгөөд чинь зүүн тийшээ яваад 1812 онд нөгөөд чинь Москвад очиод Кутузов жанжны концептэд ялагдаад буцаж ирсэн шүү дээ. Тэгсэн. Тэгээ одоо энэ Лайпцигийн ойролцоо 1813 онд нөгөөдгий чинь одоо ер нь хажуулдурдсан дэлхийн 1-2 дугаар дайнаас өмнө хүндрэлтний түүхэнд болсон хамгийн том дайны тулаан энэ Лайпцигийн ойролцоо болсон байхгүй юу? Лайпцигийн тулаан гэж угаасаа түүхэнд байдаг шүү дээ. Тийм, ард түмнүүдийн тулаан гэж баг орчуулах юм бол тийм. Тэгээд тэр тулааны дараа ерөнхийдөө нөгөө нэг Наполеон маань хүч сүлдээд дараа нь бүр сүлдээд одоо цөллөг мүлэгт ингээд явсан шүү дээ. Тэрний дараа юу болсон бэ гэхээр зэрэг нөгөө нийтийн ер нь Германы нэгдсэн улс гэдэг юм чи яг тэгж байгуулагдсан байхгүй. Нийтийн дайсан Наполеоно дарахын тулд жижиг Германы хаан банд улсууд тэгж нэгдсэн байхгүй. Наполеоныг дарахын тулд хоорондоо ер нь бол тийм. Тэгээд дараа нь Наполеоныгоо дарж авсны дараа Прусны хаан хүл өвтөн батальон илгээж Парисаас энийг авчирсан байгаа буцаагаад. Тэгээд дараа нь дэлхийн 2 дугаар дайн болоод харамстай энэ талбай юучгүй бөмбөгдлөнд өртөөд энэ маань бас хэцүү болцсныхан дараа энийг тэр үед авсан байсан гипс хэвэн дээрээ суурлаад дахиж хийлгсэн байгаа байхгүй. Харамстай энэ бол одоо яг оригинал хувилбар нь биш. Их хувь нь бол биш. Их хувь нь бол биш. Дэлхийн 2 дугаар дайны дараагаар дахиж шинжилж хийсэн хувилбар юм байна тийм. Тэгээд энэ хаалга хөрхий үдсэн түүх гэвэл их юм байгаа. Маш их түүх өгүүлж байгаа. Яалтчгүй 18 дугаар зуунаас хойш Берлиний түүхтэй холбоотой ийм түүх. Хамгийн том түүхтэй нь Бранденгийн бүргийн юм байна шүү дээ. Хаалгад юм байна шүү дээ. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч MIAT Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. Ер нь анзаараад байхад монголчууд эхний удаадаа яг өөрийн чиглэлээр ингээ юу ч болж байгаа мэдэхгүй яваалаа тий. Дөнгөний төлөө ч юм уу, юуны төлөө амьдраад байгаа мэдэхгүй зүгээр хөл дээр босох хэрэгтэй гэдэг л юм явдгийн шиг байгаа тий. Тэгээд тодорхой хэмжээгээр хөл дээр босоод ингээд бусдын нөлөөнөөс арай багасаад ирэх үедэр хүн ер нь эх орны тухай бодож эхэлдэг юм байна л гэж анзаараад байгаа. Би улам өөрөө бас Америкт байхдаа тэрийг анзаарч байсан. Одоо Европ хүмүүстэй ярилцлагыг бас тэрийг хэлээд байна тийм. Тэгэхээр эх орн гэдэг ойлголт одоо хүмүүс чинь нөгөө эх оронч байх тухай ярьдаг. Эх орн гэдэг ойлголтыг илүү монголчууд нөгөө зүрх сэтгэлээр ямар ч рекламгүйгээр зүрх сэтгэлээрээ илүү мэдэрдэг юм шиг л гэж санагдсан. Өөрөө ч хувьд ер нь эх орн гэж. Үнэхээр яг тийм. Энд би эх орн гэдэг асуултанд хариулахаас өмнө сая таны хэлснийг ингээд бодохоор ерөнхийдөө гадаад байгаа хүмүүсээ би бол нэг юм одоо категорилж байгаа юм биш. Тэгтээ ингээд харах юм бол бас нэг юм хөгжлийн процессор нь ч гэсэн аваад үзсэн нэг талдаа дүнгэж хөлөө олох гээд яахаа мэдэхгүй явж байгаа тий. Ийм нэг үе байдаг юм байна. Тэрний дараа хүн бас нэг өөрөө хөлөө олоод яг таны хэлж байгаагаар бас их бусдын нөлөөлөл шийдвэрээс хамаарахгүйгээр өөрөө нэг тийм амьдралын бас нэг юм үе шиг байна. Тэрний дараа хүн өөрийгөө бас нэг олоод ирсэн яг энэний дараа чи хинбэ гэдгээ яг ойлгоод ирэхээрээ яг тэр
үндэс ухсаа гэдэг юм чинь л угаасаа тэр үндэс гэдэг юм яалтчгүй зулгаад юм байна л гэж би боддоо шүү дээ. Ер нь ингээд модоор бодсон ч гэсэн би өнөөдөр мэдээж тэр үндэсэлж ургасан тэр зүйл маань хаана байгаа юм бэ гэвэл миний эх орон л ахгүй тийм. Тэгэхээр чин зэрэг тэр хүн холбоогоор сэтгэлээрээ тэр хүн холбоо нь яг одоо бидний сэтгэл тээж явж байгаа тэр эх орон гэсэн хайр юм байна л гэж би боддоо шүү дээ. Тэгэхээр хүсэмж хүсээгүйч хизээ нэгэн цаг тэр үндсэндээ татагдхаас л өөр аргагүй байдаг бахтаа л гэж би боддог. Тийм болохоор ер нь бас нэг талдаа юу гэдэг зарим хүмүүсийн хувьд энэ процесс удах бах, зарим хүмүүсийн хувьд хурдан л байдаг бах тий. Гэхдээ миний хувьд юу гэдэг юм бас хар багын нэг тийм нийгмийн идэвхтэй байсан хүн болохоор ер нь л ингээл энэ оронд юу болоод байна, манад яах бол гэдэг юмыг харахыг их хүсдэг, харьцуулж тий. Тэгэхээр ингэж явж байгаа яг ийм монголчууд зөндөөх байдаг тий. Бид нар яг энэ халуун сэтгэлээрээ яг Монгол руугаа юу хийж болох вэ? Яаж эх орноо хөгжлийн хувьд тий бид нар багч гэсэн хувь нэмрээ оруулж болох уу гэсэн ийм чин сэтгэлээрээ гадаад байгаа энэ монголчууд ч community болж хоорондоо бас айгүй их нэгдэж байгаа шүү дээ тий. Тэгээд ингээд харахаар зэрэг мэдээж эх орон гэдэг бол өөрөө айгүй би ингээ ойлголт гэж боддог. Би ингээд одоо монгол хүн гэл ингэхээсээ илүү яг тэр газар шороог хайрлан хамгаална гэдг нь өөрөө яг чиний тэр чин сэтгэлийн хайр байж л хийж байгаа. Би бол одоо юу гэдгийг том байшин барилга бариад тийм том бүтээн байгуулалт хийж чадахгүй хүн гэдгийг би өөрөө айгүй мэднэ. Тэгэхээр миний оруулах хувь нэмэр юу вэ гэдгээл хүн өөрөө олоод харчих хэрэгтэй юм болов гэж боддоо шүү дээ. Тийм. Тэгээд би түрүүн танд хэлжсэн нөгөө мэргэжлийн боловсролын чиглэлээр би өөрөө бас дараа нь суралцаад ингээд энэ чиглэлээр тийм сургагч багш болоод ийм одоо ажил мэргэжлийн бас нэг ийм шин гараа эхлүүлснийхаа дараа юу гэж бодсон бэ гэхээр ерөөсөө л миний Монгол орондоо оруулах хувь нэмэр юу вэ гэвэл эцээцтэй яг энэ эх орны бүтээн байгуулалтыг гардан хийх тэр хүмүүсийг одоо бүтээн байгуулалтанд оролцож байгаа тэр ажилчдыг тэр хүмүүст багч болохноо мэргэжлийн хувьд чадваржих мэргэшигт нь би энд байгаа бас техник технологитой оронд амьдарч байгаагийн хувьд энэ дээр гүүр болж ажиллах надад ийм боломж байгаа юм байна гэдгийг л би олж харсан. Тэгэхээр бол одоо хийж байгаа юм маань 2008 оноос хойш ерөөсөө л энэ чиглэл рүү явж байгаа л да. Тийм учраас би өөрөө энэ 2008 он Төвд агентур гэж аавынхаа нэрээр энэ компани үүсгэн байгуулад тэгээ явуулж байгаа үйл ажиллагаа маань цэвэр сургалтын чиглэл байхгүй юу? Тийм хүний хөгжил сургалтын чиглэл. Тэгээ энэнгээрээ миний хийж байгаа ерөөсөө л ихтгэл үнэмшил маань явуулж байгаа ажлын маань ихтгэл үнэмшил юу гэвэл би зөвхөн Монголтойгоо гадаадд байгаа ч гэсэн хийж байгаа өдөр тутмын ажиллаараа би зөвхөн Монголтойгоо холбоотой. Тэгээ энэ маань би нэг хүч болохноо Монгол хүнд бас нэг харах үнцгийг өөрчилж ивэл эсвэл нэг компанид тэр компани үйл ажиллагаанд дөрвтөө өөрчлөлт орчих ахиж болох үз тийм техникийн технологийн шийдэл бүхий сургалтуудыг санал болгож ивэл энэ нь миний эх орондоо оруулж байгаа хувь нэмэр юм байна. Тэрнээс биш одоо эх орондоо оруулж байгаа хувь нэмэр гэдэг бол ингээл одоо юу гэдгийг би их хэмжээний том мөнгө хөрөнгө оруулалт гэдэг юм уу том барилга байшин барьснараа биш одоо миний чадах юм л энэ л гэж боддог л доо энэ л юм. Би бол наадахтай ч санал нэг байна. Өөрөөр хэлбэл олон хүмүүс ингэж шүүмжилдэг юм. Чи тийм мундаг юм бол гадаад мундаг байгаа. Чи эх орондоо ирээд эх орноо хөгжүүлэлтэй гэдэг байхгүй юу? Эсрэгээрээ. Жишээлбэл чи энд өөрийн гэсэн орон зайтай илүү олон хүн сэтгэлгээгээ болон амьдралаа өөрийгөө хөгжүүлэхэд нь тусалж чадж байгаа бол энэ эх орондоо оруулж байгаа хүн нэмэр гэж харах хэрэгтэй юм билээ. Ер нь бол яг энтэй адилхан зүгээр олон монголчуудын хувьд энэ гадаад монголчууд руу харж байгаа хандлага өөрчлөхгүй бол бид нар дахиад нэг юм жижигхэн хүрээнд дотор
Дахиад биенээ шүмжлээл муусан энэ хിവэрэ байх гэдэг байл та. Би бол энийг хүсч бахархаж байна. Бидний баашин барилах мөнгө гэхээс илүү хамгийн том юм бол хүний оюун санаанд хөл хөрөнгө оруулалт. Энэ бол асар том хөрөнгө оруулалт. Энэ хөрөнгө оруулалтаар дамжаад маш олон бүтээн байгуулалтууд хийгддэг. Хэрвээ энэ оюун санааны энэ өөрчлөлт байхгүй бол бид нар мянган сайхан байшин барих гэж энэ явдаггүй тий. Тэгэхээр энэ төр чи бахархаж байна. Тэгэхээр хоёул одоо ерөнхийдөө сургалтын үйл ажиллагааг чинь хүмүүст ойлгомжтой байдлаар хоёлаа дотроо задлаад ирчихдэг хөө. За тэргээ чи нэг бүр ингээд хүмүүст ойлгомжтой байдлаар. За би бол айгүй одоо манай үйл ажиллагааны философи гэхэд айгүй энгийн л дээ. Юусе эцээцэст Монгол улс яаж хөгжих вэ гэвэл юм чаддаг хүнтэй байж ижил юм бид хөгжин. Тэгэхээр зэрэг чаддаг байхын тулд мэдээж биднэрт техникийн, технологийн биднэрт яалтчгүй хороо дэлхийд хамтарч алхах энэ мэдлэг чадвар хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр л яг мэдээж гадаадад ажиллаж байгаа хүн гэл одоо гэдгийг бүх юм эндээс мундаг, эндээс л бүх юмыг авах хэрэгтэй гэсэн тийм хандлага бол бас байж болохгүй л тий. Гэхдээ бид нэр дэлхийн хөгжилтэй бол хамтарч бүгдээрээ хөгжих болохоор зэрэг энэ Герман бол өөрөө бас одоо хөгжлийн хувьд энэ орноос амар юм их байгаа. Мэдээж амааргүй юм ч гэсэн бас байгаа. Тийм тэгэхээр бас бусдын болж бүтснийг яаж энэ хүмүүс ийм юмд хүрчүү гэдгийг бас олж харна гэдэг чинь айгүй чухал тий. Нэг ялангуяа германчууд дээр би 2 том дайны дараа энэ үнсэн товрог болцсон улс орныг энэ хүмүүс яаж босгож ирээд байна уу? Тэ 2 том дайнд маш том оролцоотой ингээд улс орныхоо газар нутгийн хувьд ч их малдаал хүн амын хувьд ч ямар их хохирол бусдад хохирол амсуулав өөртөө бас хохирол амсуу тэ тэрний дараа тэгсэн ч гэсэн буцаал бас нэг дэлхийд тэргүүл хэдийн засаг болж өөртөө босч ирээд байгаагийнх нь яг цаана учир шалтгаан нь юу бэ гэдгийг би өөрөө их харахыг боддог л доо. Тэгэхээр яг энэ хүмүүсийн ер нь бүтээмжийн үзүүлэлт гэдэг юм хамгийн хармаар юм байдаг хгүй. Герман хүн яагаад амжилттай байгаа юм бэ гэхээр зэрэг энэ хүмүүс бүтээмж өндөртэй байгаа. Яагаад тэр бүтээмж өндөртэй байна вэ гэдгийг ингээ харахаар зэрэг тэр хөдөлмөрийн мараал яг ажилд хандах хандлага энэ хүмүүс бүгдээрээ тийм нөгөө талдаа герман хүн бид ерөөсөө юу гэдгийг тэгж төрөөгүй шүү дээ. Энэ хүмүүсийн чинь яг тийм болгож байгаа нийгмийн төлөвшөлтөө л хамгийн гол нь байгаа байхгүй тий. Тэгэхээр зэрэг энэ юмнуудыг харах нөгөө талаасаа одоо яг мэдээж техник технологийн сургалт гэдэг бол илүү hard skill талдаа тий. Нөгөө талдаа яг soft skill талдаа тэр зөөлөн үр чадвар талдаа бас яах хэрэгтэй юм гэдэг ямиг л хүмүүст бас аль болох олон хүнд хүргэж чадвал их өгөөжтэй юм байна да. Явж бидний хөгжил ямар олон хүчрэх ийм компанитай байх уу гэдгээс л бид нэр хамаарна тий. Тийм болохоор энэ компани тэр үр ашиг тэр бүтээмж гэдэг юм ингээ харахаар зэрэг тэнд ажиллаж байгаа нэгж ажилчин болгоноос хамаарат байгаа байхгүй юу. Яг таны хэлж байгаа тэр ажлын цаг барина гэдэг чинь юу юм? Цаг бариад нөгөө тэр хүн яг тэр 8 цаг ажиллаж авах хугацаанд эсвэл тэр тухайн өдөр тэр хүн яг юу бүтээх ёстой юм те? Тэр бүтээснээрээ хүн яг ажлын одоо би бол өөрөө нэг л зарчим баримталтай хүн ажиллаж байгаа бол ажил хийгээд тэр цэвэр болоод герман сэтгэлгээ юм да тий. Хүн ажиллаж байгаа бол тэрнгүүр амь зух биш амьдрах хэрэгтэй байхгүй тий. Чи өөрөө бүтээсээ хэрээр амьдр тий. Тэр амь зух биш гэдэг ийм талыг бас энэ хүмүүс илүү олон зуун жил олоод харцсан хэрэгжүүлж байгаа. Биднээс ямар ч үсэн 2-300 жилийн ажил дүрийн ямар ч үсэн биднээс өмнө алхацсан ийм том хөгжил байна шүү дээ тийм. Тэр утгаараа эндээс бид нарт харах юм маш их байгаа л да. Хамгийн гоё үг чинь миний ер нь өмнө сонсож байгаагүй гоё үг тэр байна. Өөрөөр хэлбэл чи ажиллаж байгаа бол ажлын 8 цагта оромдох биш тий. Зүгээр нэг ингээд арга цагаад өнгөрөөх биш. Тэр 8 цагийг хамгийн дээд зэрэгээр бүтээл болгочих юм. Тэгэх юм бол чи
ажлыг амь зуух гэж байгаа биш тий. Амьдрах гэж ажиллах ёстой. Яг үнэн тий. Вау, наадах чинь. Тэгэхээр гоё. Гэхдээ яг өнөөдөр манай Монголд бас дутагтаад байгаа юм. Үнэлэмж одоо хөдөлмөрийн үнэлэмж нь муу байна. Жишээлбэл одоо багш бай, эмч нарын цалин бага байна. Бага цалин авч байгаа хүн магадгүй те хөдөлмөрийн өндөр бүтээмжлэрээ анхаарал төвлөрөх үү гэдэг асуудал байна. Хэрвээ тэр амьдралын хэрэгцээг бүрэн хангаж чаддаг бол тэр хүн өөр олон юмд яана би бага цалин авч өнөөдөр тийм хоолны мөнгө яах, хувцсны мөнгө яах уу гэж шаналж байгаа учраас энэ бүтээмжинд нөлөөлж ийн гэж үзэх үү. Жишээлбэл авч байгаа цалин хөдөлмөрийн үнэлэмж нь хөдөлмөрийн бүтээмжинд нөлөөлж ийн гэж. Тэгэлгүй яах вэ? Тийм шүү дээ. Тэг хүн мөнгөд мэдээж авж байгаа цалингаараа урт тормоогоор нөгөө хой тормоогоо нөхөн гэдэг шүү дээ. Байнга л ийм юм болоод байх юм бол нөгөө хүн тэр ажилд гаргах тэр сэтгэлийн хүч тэр бүх талаас гаргах тэр хүч сэтгэл аль юмд харамдчихж байгаа байхгүй тий. Тэр үүднээсээ л нөгөө талаасаа энэ бол бас юу гэдгийг нэг ч хүн болгоны бүтээмжийг өсгөж чадсанаар тухайн компани өөрөө бүтээмжийг өсгөж чадж байгаа бол яг тэрний хэмжээгээр л тэр хүн үр шимээ амсаж явах ёстой л гэдэг л хамгийн чухал л та тий. Өнөөдөр би нэг компани 5 жил ажил хийгээд миний амьдрал ерөөсөө ч огтхонч өсөхгүй байгаа бол бас хэцүү шүү дээ. Тийм болохоор тийм тэр хүнийг өнөөдөр зах зээлийн энэ нийгэмд тэр хүн хаана боломж байна тийшэл яваад өгөн тийм барьж ах бас боломжгүй. Тэр үүднээсээ ер нь бол бид нэр энэ дээр өөрчлөлт гаргаж чадвал хүн бүтээмжтэй байлгахын тулд тэр хүнийг яаж бүтээх ёстой юм тий. Одоо бид нар чи иргэний бүтээн, хүний бүтээн гэж ярьж байгаа шүү дээ тий. Тэр чинь зүгээр нэг гарцсан үг биш. Яг тэр хүний бүтээмжтэй байлгадаг ямар механизмууд, арга хэрэгслүүд байгаа, арга замууд байгаа. Тэрэнд л бид нар өөрсдөө маш их суралцах хэрэгтэй байгаа юм л да. Тэгсэн тохиолдолд бид нар бол Монгол хүмүүс бид өөрсдөө аягүй ярьдаг шүү дээ. Бид нар хаанч очсон амьдрах чадвартай. Тэр бол юу вэ гэвэл хүнд угаасаа байгаа тэр өгөгдөл нь заяагдмал тэр боломж нь байгаа. Бид нар энийг хүнээ бүтээх энэ явцдаа л энийг их суулгаж өгөхгүй байгаа юм байна даа л гэж би хардаг байхгүй юу. Тийм байна. Тэр үүднээсээ л энэ юу гэдгийг хувь хүний хөгжил гэдэг юмыг одоо юу гэдгийг би айхтар том олон хүн ном уншсанараа биш тий. Ерөөсөө л яг хүн тухайн амьдралд хүний өөрийн хандлага юу вэ? Та өөрөө амьдралдаа юу бүтээж байгаа юм тий өөрийнхөө төлөө нийгмийн төлөө юу бүтээж гэнэ үү? Тэрнээсээ хэрхэн өөрөө одоо тэрнийхээ үр шимийг амсаж гэнэ үү гэдэг л их чухал юм байна да. Тийм үднээсээ яг хөдөлмөрт хандах хүний хандлага гэдгийг л хамгийн ихээр өөрчлөх хэрэгтэй юм байна гэж боддог байхгүй юу? We encourage the right attitude. Prioritize safety. Provide the warmest services. Promise the utmost comfort. Beyond Mongolian Airlines. Тэгэхээр таны харж байгаа ер нь герман хүн гэдэг яг ямар та бол герман хүн нийтлэг харж штэ ойлаа тий. Тэгвэл ер нь герман хүмүүсийн хамгийн авууштай том чанарууд юу вэ? Герман хүмүүсийн авууштай чанар би бол ингэж хардаг. Ерөөсөө л хууль дүрм гэдэг юм л байгаа бол захирагч тэр хууль бол хууль гэдэг л ерөөсөө яг энэ сэтгэлгээл байдаг. Тэгэхээр зэрэг амьдрал дээр бид нар энийг өөрөөр хийж болно, зохицуулж болно гэвч хуйлмал юм байна. Одоо өөр ямар ч нэг талдаа монгол хүмүүсийн хувьд харах юм бол энэ айгу нөгөө манахаар ярьдаг штэ. Ийм хязгаарлагдмал нөхцөлд өөрсдөө оруулцдаг. Тэ ингээд нэг юм шүүгээний шургуулганы сэтгэлгээтэй болцсон энэ төр гэж бас ингээ хардаг. Нэг талдаа үнэн нөгөө талдаа ерөөсөө л яг энэ хүмүүсийн хувьд юу гэдгөө гэвэл ерөөсөө л энд ингээл бичсэн энийг бид нар дагах хэрэгтэй юм бол зөвхөн энийг л дагна гэдэг. Ерөөс энэ нь тэр чигтээ энэ хүмүүсийг зохион байгуулалтанд оруулахад л хамгийн гол ерөөсөө шулуутгадаг ийм арга зам юм байна гэж боддог. Тэгэхээр зэрэг үүдээ энэ дээр нөгөө манай
дотор бас нэг юм болсон явдал байдаг ш. Нөгөө ч юм шиг ярьдаг. Манай Монголын хуулийн төсөл дээр одоо хуульчид Герман хуульчид хамтраад нэг юм сургалт бас юм хийсэн байгаа байхгүй. Тэгэнгүүт манайхаас хамгийн түрүүнд манай Монгол хүмүүс дээр Герман хүмүүс юу гэж харсан бэгүй та нар ч хуулаа хийж явахдаа энэ хуулийг яаж хэрэгжүүлэхгүй байх юм яриад ах юм. Ингээ хууль гарцсан л бол эн чинь өөр яах ч аргагүй штэ гэдэг шиг л ерөөсөө л энэ хүмүүс буруу зөвч байсан гэсэн л тэр хууль гэдэг ямыг гаргацсан л бол тэгэл тэрийг ерөөсөө мөрдөх ёстой чи өглөө 8 цагт ажил нь эхэлдэг ёстой ажил нь эхэлдэг энэ 8 цагийн дотор чи энэ компанид цалин 8 цаг цалингаа аваад ажиллаж байгаа юм чинь ерөөсөө л энэ 8 цаг чи хагас цагийн л юу гэдэг өглөөний цайны паузтай өдрийн завсарлага хагас цаг ч гэдэг юм нэг цаг ч гэдэг юм ингээл энэ хугацаанд ерөөсөө чи зогсолтгүй ажиллах ёстой л гэдэг ийм хуультай энэнгээрээ л ерөөсөө л хөдөлмөр гэдэг бол ийм л байх ёстой гэдэг бол тэрнгээрээ л ажилд хандж байгаа яг энэ хандлага нь байгаа байхгүй тийм ингээд одоо юу гэдгийг бид нар өнөөдөр би энийг яагаад ярьж байна гэхээр зэрэг бид нар ингээд компаниудаар яваад очих юм бол ийм сул зогсолт айгүйх байдаг байхгүй юу тэр чинь ингээд би тэр герман хүн өглөө 8 цагт ороод ирсэн бол ерөөсөө хувийн өөр юу ч бодож болохгүй. Зөвхөн тэр хийх ёстой ажилд л тэр хүний анхаарал бүх юм төвлөрөөд ажиллаа хийх ёстой гэдэг энэ сэтгэлгээ чинь ерөөсөө тэнд хүн сул зогсолт байж болох тийм нөхцөлийг бүрдүүлэх байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр хүн бол ерөөсөө л энэ 8 цагийн дотор өөрийнхөө чадах, өөрөөс гарах бүх тэр бүтэмжийг энд өгөх ёстой гэдэг юм нь энэ хүмүүсийн сэтгэлгээнд суудсан байгаад хамгийн гол байгаа байхгүй. Тэгэхээр би өөрөө нэг ийм жишээ дурдаад ярихад би 50 жилийн өмнө компани байгуулад одоо анх мужааны цех байгуулад одоо маш том ийм барилгын компанитай нэг тийм хүнийг танил л да өөрөө одоо тэтгэврт гарцсан дараагийнхаа үед өөр хүмүүсттэй компани уламжлуулад явж байгаа юм хүн байна. Тэгээ тэр хүн бас Монголтой холбоод нөгөө хүнээ Монголд аваачиж байгаа. Тэгээд өөрөө барилгын манай компаниудыг өөр яваад ажилтан танилцаад нөгөө компани захирал юу харж ийнө гэхээр зэрэг тэнд ч нэг хэсэг зогссон хүмүүс энд ч нэг хэсэг зогссон хүмүүс тэнд ч тамхи татаад байна. Тийм яг яах гэж байгааг нь мэдэгдэхгүй тийм энэ хүмүүс яагаад зогсож байгаа юм гэхээр зэрэг энэ хүмүүс ажлын цаг нь биш юм уу завсарлаж байгаа юм уу үгүй ажлын цаг нь гингүүт тийм энэ хүмүүс яагаад зогсоод байгаа юм тийм харин тэгээ одоо материалаа хүлээж байгаа юм. Гэт нөгөө манай Монголын компани захиралт гэж хэлдэг. Үгүй юу гэсэн үг юм бэ? Чи энэ хүмүүст энэ ажлынхан цагийн бохон мөнгөний төлж байгаа. Би өнөөдөр нэг хүнд цагийн 20 евро төлж байгаа бол энэ хүн нэг цагт хамгийн багтаа гэхэд 200 евроны бүтээмж гарах хэрэгтэй. Тэгжээж тэр 200 евроны бүтээмжийнх нь энэ хүнд нь 20 евро нь очих хэрэгтэй байхгүй. Тэгээ чи энэ хүнийг бага хүмүүс тэнд сул зогсоогоо тэр чи яаж компани ажлаа явуулах гэж байгаа. Ерөөсөө л энэ герман хүний сэтгэлгээ байхгүй. Тэгэхээр зэрэг тэр 8 цагийн дотор нөгөө ажил олгож байгаа хүн ч гэсэн тэр хүнээс гаргах ёстой бүх хүчийг шавах нь гаргана. Нэг талдаа мэдээж шууд капиталист сэтгэлгээ тий. А нөгөө талдаа нөгөө хүн ч гэсэн яг энэ хугацаанд ерөөсөө л тэр завсарлагын үе байгаа бол тэр үедээ л би цайгаа уун завсарлана. Тамхины завсарлагын цаг нь байдаг бол тэр үедээ л тамхиа татна. Яг бусад ажлын цагийн нөхцөлд бол би зөвхөн энэ хүний ажлыг л хийх ёстой, энэ компани ажлыг л хийх ёстой. Өнөөдөр би энэ бүтээмжийг л гаргах ёстой гэдэг яг энэ сэтгэлгээл энэ хүмүүс урагшилж байгааг миний бодлоор хамгийн гол хөшөөрг нь энэ байдгийн болов гэж би боддог. Биднийг социализм үед угаасаа жишдэг юм герман шиг цаг барьдаг гэж би нэг үнэлдэг байсан үнэлэмж байдаг. Тэгэхээр би тэрийг зүгээр цаг гэдгээс нь илүү таны сая ярьснаар бол цаг бүтээмж гэдэг юм дээр ерөөс бүх юм явдаг юм байна гэж ойлголоо. Өөрөөр хэлбэл Германыг босгож ирсэн тэр боломж нь бол энэ. За тэгвэл цаг барина гэдэг бол нэг өөр нөгөө цаг дотор бүтээмжийг бий болгоно гэдэг чинь өөр зүйл юм байна. Тэгэхээр өнөөдөр ингээд бид нар хөгжлийн тухай яриад байна л да. Тэгээ одоо хөгжил бол хувь хүний хөгжлөөс л үүснэ. Тэгэхээр нэгдүгээр
ямар нэгэн хуулийг аргалж болдго юм байна гэдэг сэтгэлгээнээс салах хэрэгтэй юм байна. Ямар ч байдлаар гарсан бай тэр хуулийг тэр нийгэмд амьдарч байгаа бүх хүн яг дагаж бүрдэх ёстой гэдг нь одоо бидний Германаас суралцах хамгийн сайн чанар байна. За хоёрдугаар хэрвээ одоо компани удирч байгаа бол тэр хүмүүсийн ажлын цагт гаргаж болох бүтээмжийг тэр компани удирч байгаа хүн 100% хангах ёстой. Тэр материал эрхийг хүлээх биш, материал бэлэн байж явах ёстой. Хүмүүс ирэхэд тэгээд бид нар бүтээмж гэдэг нь рүү анхаарах хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Ажлын зохион байгуулалт. Зохион байгуулалт байна. Тэр бүтээмжийг бий болгохын тулд энэний цаана зохион байгуулалт байгаа. Тийм байна. Хамгийн гол юм нь зохион байгуулалт. Тэгэхээр бид нар бас анхаарах ёстой зүйл энэ байна шүү дээ. Тийм, ерөөсөө зохион явж тэр зохион байгуулалт гэдэг юм чинь хамгийн чухал байгаа байхгүй. Тийм. Өнөөдөр энэ сандлыг би үйлдвэрлэх би ёстой бол ажил олгогч одоо өөрөлд манай компани ажлын зохион байгуулалт яг л энэ юм хийхэд маань бэлэн байж ах утсаар л миний ажлыг бэлдэж өгсөн байх хэрэгтэй байхгүй. Тийм байна. Манайх ч 2008 оноос хойш би энэ үйл ажиллагаагаа эхлүүлээд мэргэжил дэвшлүүлэх сургалтуудыг нэлээд явуулж байна. 2017 оноос мэргэжлийн сургалтаар манай Монгол залуучууд Германд мэргэжил эзэмшгээр ирээд одоогоор нэг 200 орчим хүүхэд ирчээ. Тэрнээс ихэнх нь мэргэжлээ эзэмшээд ингээд явж байгаа л да. Тэгээд ингээд хүүхдүүд дотор ч гэсэн харж байхад нэг жишээ дуртахад ийм юм бидгийн. Нэг охин 18 онд манад орж ирээд би замчин болно гэсэн. За. Хүүе өстөм эмхтэй хүүхэд замчин болно гэж юу охин мэд өстө хэцүү шүү дээ. Тийм юм хүнд ажил шүү дээ гэд. Тэгэхээр нөгөө охин маань болохоор гүү манайх хэдэн үеэрээ ер нь замчин байсан. Тэгээд одоо манайх 3 охин хин нэгэн маань замчин болох хэвээр. Тэгэхгүй бол манай гэр бүлийн энэ уламжилсан сайхан мэргэжил байхгүй болох гэдэг юм их чи би замчин болно. Тийм үтгэл үнэмшилтэй өөртөө. Тэгээд энд хурж ирээд нэг замын компани дээр сургалтын гэрээтэй нөгөөт маань ирсэн. Тэгээ би ч дотор айгуул за яана энэ хүүхд маань яадгал бол гэдэг би айгүй юм эмзэглэлтэй байсан. Тэгэхээр тэр хүүхэд 3 жил замчин гэдэг мэргэжлийг эзэмшээд өнгөрсөн жил Германы одоо нөгөө манайх явган зам энэ төр тавьдээ шүү дээ нөгөө мэргэжлийн ур чадварын тэмцээнүүд болдог байхгүй юу? Тэр тэмцээнээр тэр охин Германы хэмжээнд оролцсон цорын ганц эмэгтэй замчин. Тэгээд нөгөө охин маань болохоор одоо Германы хамгийн шилдэг замчин эмэгтэй гэж явж байгаа. Тэгэхээр ерөөсөө хүнд тэр сэтгэлийн жигүүр тэр хүн зорилгынхаа эзэн болно гэдэг бол үнэхээр гайхал. Тэр охин хүн ерөөсөө өөрөө тийм байх нь өөрийн чимж байгаа байхгүй. Тэгээ би нөгөө хүүхдээ харах болгонд тэр зүгээр л тэр заалан дотор өөрөө ажиллаа хийгээл зогсож байгаа нь тэр заалыг чимж байгаа байхгүй. Сургалтын явцад ч гэсэн бүх хүн бахархал өөрөө тавьсан зорилготой тий эрхэмсэг байна. Ажил хүний гоё эрхэмсэг. Тэр нь яг таны хэлж байгаа яг тийм эрхэмсэг байлгадаг байхгүй. Айгуу гоё. Одоо манайхаар бас ирээд Монгол буцсан малчин болоод буцсан нэг хүү байгаа. Тэр хүү болохоор өөрөө Монголд мөсийн биолог төгссөн. Ерөөсөл фермер болно гэдэг ийм чин сэтгэлийн мөрөөдөлтөө. Тэр мөрөөдөлтөө өрхийн тулд энд ирж нөгөөх маань малчин болоод буцсан байхгүй. Тэгээ компани авч үлдэх гээд бараагүй. Явнаа Монголдо очиж юмаа хийнэ гэж явсан. Тэгээд нөгөө хүү болохоор юу гэдэг вэ гэхээр зэрэг хэсэг байж байгаа л би тэр нөгөөх маань ярина. За бист ийм сайхан сураад одоо Монгол юм очиод юмаа хийхэд өстой тэрнийхээ шийдлийг нь олоод авцсан шүү. Тэрнийхээ гаргалгаа гаргацсан шүү. Эн чинь ийм юм байж таа гэж ерөөсөө өөрөө судлаад байна. Олж мэдж байгаа юм болгондоо баясалтай тий тэрийг хүнтэй хуваалцж байгаа. Ингээд энэ бүх юм чинь одоо өнөөдөр манай Монголын хамгийн унган мэргэжил малчин тий. Биднэрт уул нь бол хамгийн нэр хүндтэй энэ мэргэжил маань зөвхөн мянгад малчин болж ижил малчин хүн өнөөдөр олон танигдах биш ерөөс тэр малчин гэдэг мэргэжил маань хамгийн нэр хүндтэй мэргэжил байх хэрэгтэй гэж би барддаг байхгүй юу. Тэгэхээр тэр хүүгээ харахаар зэрэг надад ч гэсэн аюу тийм сайхан бидэг өнгө бүр нэг тэр малчин болж байгаа гэдгийнхаа төлөө бүр бүх юмаа зориулсан тий. Гэтэл өнөөдөр манад одоо яг хандлага арай өөрчлөгдөж байна л та. Гэхдээ бид нар чинь юу гэдэг вэ? Хөөхий тэгээд малчин болоо тэр хүүхдийн амьдралыг
баллаад хайж байгаа гэдэг үстэй. Одоо энэ сэтгэлгээнээс бид нар гарах хэрэгтэй байгаа. Малчин мэрэгжил гэж зөвшөөрөхгүй л яваад байгаа шүү дээ. Мэрэгжил гэж зөвшөөрөхгүй явж ирсэн. Гэтэл тэр хүмүүс маань энд хурж ирээд энд чинь малчин гэдэг маань 3 жилээр эзэмшдэг мэрэгжил шүү дээ. Тий. Тэгээд тэрийгэ эзэмшээд нөгөө хүмүүс маань буцсан. Тэгээ гих мэтлэнгээр ингээд нөгөө хүмүүстэй ажиллаад бас хүмүүсийн амьдралд бас компани тодорхой бүтээмж үйл ажиллагаанд нэг багч болов хувь нэмэр төхөн болсон юм ажил хийж байгаа болохоор хийж байгаа ажил маань надад ч гэсэн айгүй тийм их сайхан байдаг л та. Тэр болгоноос би өөрөө суралцж байгаа. Өөрөө бас тэрэндээ бахархалтай байдаг тий. Үнэхээр одоо хүмүүсийн хэлдэг нөгөө кап аавна гэж ярьдаг. Кап гэхээс илүү тэр хүнд юм өгж байгаагаас би өөртөө аз жаргал олж авч идэг гэхүүдээ тэр маань надад их сайхан байдаг та. Сэтгэхүй байна. За нийтдээ одоо хүртэл ерөнхийдөө сургалтаа бол хийж байгаа юм байна тий. Тийм манайх ер нь нийтдээ хичнээн монгол залуучуудыг авчир сургаад байгаа юм байна. Миний ойлгож байгаагаар. Манайх 2 одоо үүсгэн байгуулагдсан энэ цаг хугацаанаас хойш бид нар энэ жилиг 15 жил болох гэж байна. Нийтдээ нэг 10,000 гаруй хүмүүсийг бид нар ямар нэг байдлаар мэрэгжил дэвшлүүлэх ийм арга хэмжээнд Монголоос энд ирж сургалтанд төр хугацааны сургалтанд хамрагдах ч юм уу эсвэл би Монголдо Герман мэрэгжилтнүүдтэй очиж явуулсан сургалт энтер гээд тийм гих мэтлэнгээ аваад үзэх юм бол нэг 10,000 гаруй хүнд хүрсэн байгаа. 2017 оноос хойш энд Монгол залуучууд маань ирээд мэрэгжил эзэмшиж байгаа. Энэ бол нэг 200 орчим хүүхдүүд байна. Эндээс 3-1 төгсөөд эндээ ажиллаж байна. Монголд буцаад ажиллаж байна. Их олон сонирхолтой мэрэгчлүүд байгаа. Мах боловсруулагч, сүү боловсруулалтын чиглэлээр за ингээд нөгөө спирт бал бурмын үйлдвэрт маш их хэрэгтэй байдаг. Нэрэгч гэдэг мэрэгжил байна. Тэгэл мэдээж барилгын энэ төр түгээмэл мэрэгчлүүдээс гадна гих мэтлэн тийм сонин содон мэрэгчлүүдээр ч гэсэн хүүхдүүд суралцж байна. Яаж сонгож авдгийг. Яг энэ манайх бол Монголдо сургалтын төвөөр дамжуулаад хэлний сургалтын юм болон Монголд бол сургалтын төв байгаа юм биш үү тийм. Нийгэмшүүлэх сургалтууд гэдгээ хийгээд ерөөсө хөдөлмөрт нөгөө хүүхдүүдэд бэлдсэн тийм сургалтанд 1 жилийн хугацаанд хүүхдүүдэд хамруулад энд авчираад энд хүүхдүүд манай 3 жил сургалтанд хамрагдаад дахиад ер нь 1-2 жил яг тухайн компанид мэдээж амьдрал гэдэг чинь үгүй аваа нөгөө компани өөрөө бас зардал гаргаад тэр хүнийг сургаад авч байгаа учраас 1-2 жил компанид ажиллаад буцаад Монгол руугаа ерөнхийдөө нөгөө энэ төлөвшсөн хүүхдүүдэд буцаад Монголынхаа нийгэм төлөвшүүлэх, Монголын одоо хөгжилдөө хувь нэмрээ оруулахад нэг ч болохноо хүнийг буцаад яаж Монгол руугаа явуулах вэ гэдэг бол бас дараагийн ажил болтгоо л доо. Тэгээ ирсэн хүүхдүүд маань янз бүрийн салбарт Монгол хүмүүстэйгээ компаниудтай холбогдоод зарим нэг нь өөрсдийн бизнесээ эхлүүлээд ингэж явж байна. Сургалт гэхээр хүмүүс нь зөвхөн нөгөө нэг ингээд хичээл заах хэмжээнд төсөөлөд байдаг бид тий. Сургалт гэдэг нь өөрөө тухайн бие хүнийг төлөвшүүлэхэд илүү чиглэх ёстой юм байна л гэж харж байна тийм үү. Ухаанда энд ирсэн бол ядаж л одоо нийгэмд яаж амьдрах уу? Одоо өөрийгөө авч явах уу? Яаж илэрхийлэх үү? Өшөө цаашаа бизнес хийхэд хэрэгтэй ямар чанаруудыг өөртөө эзэмших үү гэдэг дээр илүүдлэхүү явж байна. Тийм яг одоо яг миний хийж байгаа гол юм чи академик боловсрал гэхээсээ илүү яг мэрэгжлийн боловсрал талтай байхгүй юу? Одоо тэр бүтээмжийг бий болгож байгаа тэр бүтээн байгуулалтыг гардан хийж байгаа тэр хүмүүсийг мэрэгшүүлэх сургалтууд голдоо явагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр мэдээж одоо хөдөлмөрт хандах хандлага тэр хөдөлмөрийн сахилга тий гэдэг энэ бүхэн маань энэ бүхний цаанал нөгөө цаг баримтлах яг чи өөрөө тэр ажлын 8 цагийн дотор өөрөө хэн байх ёстой юм гэдгийг хүүхдүүдэд илүү хүргэнэ гэдэг чинь аягүй чухал байгаа юм л да. Одоо ингээд бас яг харж байхад ямар юм байна гэвэл залуучуудын дунд ер нь хөдөлмөрт хүнийг сургана гэдэг чинь маш чухал юм байна гэдгийг би энэ сүүлийн жилүүдэд хийж байгаа ажлаасаа маш ихээр асар их ойлгож байна. Өнөөдөр яг нэг талдаа шүүмжил гэж болохын нөгөө талдаа яалтчгүй л энэ бол одоо батлагдж байгаа юм зүйл байна л да биднэрт өнөөдөр залуучуудыг хөдөлмөрт
сургана, хөдөлмөрийн хүмүүжил олгоно гэхээс илүү яаж баяжих уу гэдэг амьдралын нөгөө утга учир нь хөдөлмөр биш. Мөнгө олох болчиход байна шүү. Мөнгө тэр баяжих гэдэг нэг ийм хандлагаар бид нар залуучуудаа нэг жаахан буруу залаад байна уу гэж би жаахан болгоомжтой хэлэх юм бол тэгж хэлмээр санагддаг л да. Тэгэхээр өнөөдөр юу гэдгийг хүн мэдээж хүн болгон сайн сайхан амьдрахыг хүсэж байгаа тий. Гэхдээ тэр сайн сайхан амьдралынхаа тавьсан зорилготой хүрэх арга зам нь ерөөсөө баян болох гэдэг чин хүсэл байх юм уу? Эсвэл би өөрийнхөө ариун цагаан хөдөлмөрөөр би амьдралаа бүтээнэ гэдэг зарчим байх юм уу те? Ер нь тэр альва зорилготой хүрэх зарчим гэдэг чинь аягүй чухал шүү дээ те. Тийм ямар ч хамаагүй байдлаар би ерөөсөө баяжих зарчмаар л би энэ сайн сайхан амьдралд хүрнэ гэх юм бол хүн баяжих ямар ч арга зам байж болно те. Хулгай яаж болно, худлаа яаж болно, дээрэмдэж болно, тонж болно гих мэтлэнгээр гэтэл одоо манай аав бол тийм хүн байсан л да. Анх зах зээлийн үе эхлээд ингээд ер нь капиталист нийгэм гэдэг чинь ийм юм байна гэж бид гэр орондоо ч гэсэн өөрчлөлт байгуулалтын үед нэлээд ширүү маргаан антер ингээд явж байхад манай аав тэгдэгс та нар ажил хийж сураагүйгээр мөнгө ярина гэж юу юу гэдгийг гэж тэр үед аав маань хүүхдээ зах зээлийн ойлголт янз бүрийн байхгүй байсан ч гэсэн л яг тийм л хүмүүжлэр одоо өсөж хүмүүжсэн болохоор ч гэсэн бас мэдээж тэр бааз сур байгалдаг. Гэтэл ер нь ингээд өнөөдрийн байр сууриас ч гэсэн ингээ харахад биднэрт нийгэмд хамгийн гол залуучуудад өнөөдөр хандлага юу хэрэгтэй байгаа вэ гэвэл амьдралын сайн сайхныг бүтээх арга зам нь хөдөлмөр юм а гэдэгт л би олон хүнийг аль болох итгэл үнэмшил бий болгох юмсан л гэж хичээдэг те. Маш гоё яриа байна. Маш их баярлалаа. Эндээс ер нь олон юм тэгсэн бас анзаарах олон юм олж харлаа. Магадгүй Монголын хөгжилд өнөөдөр залуучууд Монголыг ирээдүйд авчих залуучуудын тэгээ байх ёстой зарчим тэ хандах ёстой өөрчлөх ёстой хандлага нь энд илүү тутамран гарсан байх гэж бодож байна. Тэгээд ярилцсан таатай байна. Баярлалаа тань. Цааш ажиллаж амжилт хүсье. Бас эрүүлэг байгаарай тэ. Монголд өнөөдөр бид нар одоо тань шиг одоо бид нар шиг хүмүүс өнөөдөр ингээд залуучуудыг илүү үлгэрлээд харуулах хэрэгтэй байна. Бид нар юмыг залуучууд өөрөөр харахад нь туслах хэрэгтэй байна. Тэр үүргийг та нэртэлтэй биелүүлж чинь тэгээд маш их бахархтай тэгээд маш их баярлалаа танд баярлалаа. Тэгээд бас өнөөдөр надаас ярьслаа би чи ер нь голтой хийж байгаа ажлал яриад байдаг болохоос яг өөрөө ингэж хувийн амьдрал өөх төрхийг ер нь ингэж ярьж байгаагүй юм байна. Бас их сонирн байлаа. Баярлалаа. Таны ч гэсэн улс орныхоо төлөө зүтгэж байгаа энэ үйлсэд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.